За, сайн мэцхан уу, олон улсын харилцааны 3 дугаар төвшний оюутан Марлаа байна. Мөнгөн зүйл байна. За, бид хоёр өнөөдөр далайн бохирдол гэсэн сэдвээр ярилцахаар бэлтгэсэн байгаа. Чиний бодлоор далайн бохирдол ер нь яг юу орж байгаа гэж боддог вэ? За, миний бодлоор бол далайн бохирдол гэдэг нь одоо хүний үйл ажиллагаанаас одоо бидний үйл ажиллагаанаас ингээ үүдэлтэй. Тэгээ хогдын химийн бодис, хуванцар одоо металл зэрэг тийм бохирдлууд нь шууд болон шууд бусаар далаа руу ороод одоо бохирдол болж экосистем тийм сөрөг нөлөө үзүүлж байгаа хэлдэг байх гэж бодож байна. Тэгээд бас нэгдсэн үндэсний байгууллагын тийм байгаль орчны судалгаагаар жил болгон 8 сая тонн хуванцар далаа руу бохирдол болж ордог гэсэн тийм судалгаа байт юм лээ. Тэгээд энэ нэгэ бодоод үзэхээр нь бол минут тутамд нэг маш одоо нэг хогны машин хуванцар гэв далаа руу орж ийн гэсэн үг юм байлээ. Тийм тэрнээс нь болоод бас ийм номхон далайн хойд хэсэгт тийм том хогны бөөгнөрөл үүссэн байт юм лээ. Тэрэн тэгээд одоо Германы нутаг дэвсгэрийг 2 нийлүүлсэн юм шиг хэмжээтэй тийм том хогийн бөөгнөрөл үүссэн гэсэн үг юм лээ. Тэгээд энэ нь одоо далайн урсгал болон нөгөө салхины хөдөлгөөнөөс хамаарат яг ингээд нэг газараа цуглараад ингээд томорчихсон. Тэгээд 1.6 сая км2 талбайг эзэлдэг. Тэгэхээр одоо нэвтршлийн үзэх юм бол 1 км2 талбайд 1 сая хүртэлх хуванцар эсүүд байгаа. Тэгээд энэ бөөгнөрөл нь 1980-ад оноос хойш ингээд цугларсаар байгаад өдийг хүртэл одоо 1.6 км2 хүртэл тийм том хэмжээтэй болсон байгаа. Тэг ер нь яагаад энэ хогнууд нэг газраа ингэж бөөгнөрч хөрвүүлэгдээд байгаа юм бол тэр нь одоо далайн урсгалаас хамаатай гэх юм уу? Далайн урсгалын хүч нь ингээд яг ийм тойрог үүсгээд тэр даралтаас нь хамаараа тэр хогнууд нь нэг газраас хөдөлж чадахгүй. Энд чинь бас салхины урсгалч гэсэн нөлөөтэй. Тэгсээр хагаад яг тэр нэг хэсэг дээр ингэж хогнууд бөөгнөрсөөр хагаад Германы нутаг дэвсгэрийг 2 дахин үржүүлсэн хэмжээтэй тийм том хогийн цэг үүссэн л гэсэн үг. За тэгээд энэ далайн бохирдол нь бас одоо бидний одоо эрүүл мэнд тэгээд амьтдад ямар нөлөөтэй байгаа вэ гэвэл одоо Индонезид 2019 онд өгсөн халимныг эзсээс 115 хуванцар аяга тэгээ 25 кг тор тэгээ бүр 2 усны гутал гарч ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол далайн шуудын 90%, тэгээ ястан мэлхийний 50%, тэгээд далайн загасны 100% нь гидсэндээ ер нь хуванцар агуулдаг гэсэн судалгаа байд юм лээ. Тэгээд бид нар чинь загас иддэг шүү дээ. Тийм болохоор бид нар бас хуванцар идж байгаа гэсэн үг тийм. Загас гэлтгүү ер нь далайн бүтээгдэхүүн гэсэн үг тийм. Тэгээд WWF-ийн судалгаагаар дундчхүн тэгээд 7 хоногт 5 грамм тийм микропластик гэдэг гэсэн. Тэгээ энэ нь болохоор нэг одоо бидний карт байгаа штэ кредит карт. Тэгээ кредит картаа идж байгаа гэсэн үг юм билий. 7 хоногт. Тийм. За тэгээд энэ далайн бохирдол нь олон улсын харилцаанд ер нь хэр нөлөөтэй гэж чи бодож байна? Ер нь бол одоо бүхий л талаараа л нөлөөтэй байгаа л да. Жишээ нь одоо эдийн засгийн хувьд гэвэл бас яг тэрнээсээ болоод загас агнуурын салбарт ч гэсэн айгүй хохирлтой байдаг. Амьтад одоо нөгөө өөхөх хорт байцанд тэгээ хордох тэр талаараа ингээд загас агнуурын салбарт бас жоохон муу нөлөөтэй. Бас аялал жуулчлал дээр ч гэсэн одоо далайн эрэг дээр очиход ингээд айгүй хогтой бохирдолтой далайн ус бохир тийм байгаа тохиолдолд аялал жуулчлалын салбартаас ингээд эдийн засгийн хувьд нөлөөлнө. За тэгээ бас далайн одоо бохирдлыг цэвэрлэх тал дээр ингээд тийм цэвэрлэх байгууллагаас нүүбээс жишээ нь сая ам доллараар зарлага гардаг байгаа. Тийм тэгээд бас олон улсын нөө хууль эрх зүйн тал дээр бас далайн бохирдол нь одоо маргаан үсэгдэг. Тэгээд жишээ нь хэмээл 2024 онд олон улсын далайн эрх зүйн шүүх одоо хүлэмжийн ялгаруулалтыг бол далайн бохирдол гэж үзэх ёстой гэсэн шийдвэр гаргасан нь жижиг арлын орнуудын хувьд болохоор чухал тийм ач холбогдолтой байсан. Тэгээд энэ шийдвэр нь улс орнуудын далайн орчныг хамгаалахын тулд Парисын хэлэлцээрийн шаардлагыг давах үүрэг хүлээлгэсэн. Гэсэн чинь энэ шийдвэр болохоор хятад улс эсэргүүцсэн байт юм лээ.
Тэрнээс гадна бас хүний эрүүл мэндэд нэлийн хор хөнөөлтэй байдаг гэж сонссон. Одоо ингээд одоо хуванцар хаягдлуудаас болоод хүний эрүүл мэндэд ингээд хорт хавдар зүрх судасны өвчин өргүүдэл зэрэг эрүүл мэндийн асуудлууд маш ихээр тохиолддог гэдгийг судалгаагаар батлагдсан байгаа. Тэгэнгუთ эрүүл мэндийн салбар эмнэлгийн одоо хэрэгсэл болон тээврийн хэрэгслүүдэд ингээд заавал хуванцар орохоос өөр шаардлагагүй байгаа. Тэгэнгუთ энэ дээр чи одоо олон улсын хамтын ажиллагаа бас нэлийн чухал үүрэгтэй хаа. За тэгээд наадах нийтийн хүрээнд болохоор нэг олон улсын хамтын ажиллагааны одоо тийм олон улсын гэрээ хэлтсэрүүд юу нь байгуулагдаж байгаа. Тэгээд жишээ нь 2023 онд болохоор Нүбийн далайн биологийн олон янз байдлыг хамгаалах гэрээ BBNG гэж байгаа. Тэгээд батлагдсан. Тэгээд энэ гэрээ нь болохоор үндэсний хэл хязгаараас гадна далайн биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой байгуулагдсан. Тэгээд 2030 он гэхэд далайн 30% хамгаалтанд авах зорилго тавьсан юм лээ. За тэгэнгუთ нөгөө талаасаа бас зарим улсууд одоо энэ хуванцар хаягдлыг буцаагаад эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой болгож байгаа гэсэн үг. Жишээ нь Фижи улсын Water гэдэг компани нь хуванцар савыг ингээд шатааж боловсруулж экспортлох замаар эдийн засгийн ашиг олдог гэсэн үг. Тэгээд энэ нь бас нөгөө талаараа одоо хуванцрыг шатааж ингэж дахин боловсруулсныхаа хүрээнд одоо нөгөө эрүүл мэндийн салбарын хор хөнөөлүүдийг учруулах нэгэн түлхийцсэн болж байгаа л гэсэн үг. Тэгээд энэ олон улсын харилцааны талд бас нэг кейс бас байгаа л да. 2019 онд л Канадын хог хаягдлын Филиппинд очоод хайцсан гэсэн үг шүү дээ. Тэгээд 6 жилийн турш хадгалагдсан. Тэгээ өнөр танар нь бүр амар болоод тэгээ тэрийгэ буцааж нөгөө ачиж явуулаг өгөөслөд хоёр орны хооронд Канада Филиппин хоёрын хооронд тийм дипломат маргаан тийм. Тэгээд Филиппиний ерөнхийлөгч тухайн ерөнхийлөгчөр Родриго Дутерте хэрвээ Канадаас нөгөө нэг тийм хогийг явуулахгүй л өөртөө буцааж хайнаа гэж мэддэгтэй. Тэгээ хогийг нь хүчээр ачиж явуулсан мөлий. Тэгээд энийг болохоор олон улс хогны дипломат зөрчил гэж нэрлэдэг. Тэгээ бодит таараа ер нь бол хог нь улс төрийн хэрэг болцсон гэсэн үг л дээ. Японд бас нэг тийм маргаан болсон шүү дээ. Фукушима гэдэг нэг атомын цахилгаан станц нь хогоо шууд ингээд далайн усанд асгах шийдвэр гаргаад тэгээ тэрнээс нь болоод тэрийг нь одоо тэр бүс нутгийн хүмүүс бусад иргэдэн тийм айгүй их үгүйсгээд тэрэн дээр одоо шүүмжлэлтэй хандсан гэсэн үг. Тэгээд одоо Хятад, Солонгос, Филиппин зэрэг улсууд нь Японыг одоо олон улсын хуулийг зөрчиж гин гэж буруутгасан. Тэнгуут зөрүүлээд Япон болохоор энэ хаягдал нь ингээ усыг цэвэршүүлж ингээд олон улсын стандартыг хангасан учраас ямар ч асуудалгүй гэдэг тайлбар тавиад байгаа. За тэгээд ерөнхий одоо ингээд далайн бохирдлын асуудал Монголд ер нь бол нөлөө байгаа юу? Бид нарт нөө далаад гарцгүй ч гэсэн одоо бид гадаадаас бүтээгдэхүүн импортлж авч хэрэглэж тэгээд нөгөө тэр гарсан хог хаягдлаа тэгсэн гаргаж байгаа. Тэгээ хуванцар биднээс одоо гараад хилд аваад далайд хүрдэг гэсэн үг. Тэгээд бид дэлхийн хэрэглээ одоо бохирдлын сүлжээний нэг хэсэг болцсон явж байгаа байсаарч байгаа. Тэгээд далайд нөгөө бидэнд харагддаггүй байж болох ч гэсэн одоо бид нар далайг ер нь бохирдуулж байгаа л гэсэн үг. Тэгээ энд ер нь ямар нэгэн шийдэл байх болов уу гэж бодсон. Шийдэл нь тэгэл жишээ нь энгийн өдөр тутмын тэг үйл ажиллагаанаас л хамаарна л та. Одоо нэг удаагийн пластик одоо хуванцар юмнууд хэрэглэгээ ерөөсөө зогсоогоод одоо нөгөө даавн тор авч яваарай гэдэг дээ шүү дээ. Дэлгүүрийн тэрийг орохдоо. Тэнгуүтээ одоо даавн тор хэрэглэх тэгээ дээрээс нь хогоо ангилж хаях нь бас хамгийн чухал. Хогоо ангилж хаяснараа одоо тэр хортой хуванцар энэ тэрийг ялгачна гэсэн. Тэгээд ер нь clean up төсөл гээд хэрэгжсэн дээ. Одоо тэрнээс ингээд 2024 оны байдлаар 2000 тонн хуванцрыг ер нь бол цэвэрлэж дууссан гэж үздэг. Тэгэхээр энэ цэвэрлэгэнд нь бас тэгээ оролцохын тулд зөвхөн энгийн өдөр тутамдаа хогоо ангилж хайдаг. Тэгээд давн уут цонх хэрэгэлдэг байвал шийдэл нь бараг л мундуу. Бүгдээрээ чадхал юм байна шүү дээ. Тэгээ ерөнхий тийм болохоор л
Одоо ер нь дүгнээд ярих юм бол энэ далайн бохирдлын асуудал нь ингээд зүгээр л яриад өнгөрөх орхих асуудал биш. Ингээд нэн яаралтай шийдэхгүй болохгүй дэлхийд нийтэд тулгамдсан асуудал болоод байгаа гэсэн үг. За тэгээд энэ хуванцар хаягдал, хүнд металл, газрын тос зэрэг нь зөвхөн далай тэнгисийн усыг бохирдуулаад амьтдыг хордуулаад зогсохгүй буцаагаад хүмүүсийн эрүүл мэнд буцаад хүн төрөлхтөнд ч гэсэн нэлийн аюул занал хийлж байгаа учраас энэ нэр одоо асуудал байгаа л юм чи мэдээж шийдэл байх нь ойлгомжтой. Тэр шийдлийг хайж олоод энгийн өдөр тутмын хэрэгцээнээс ахуулаад бүгдээрээ л хүн болгондор бүрнээ хичээх хэрэгтэй нь ойлгомжтой харагдаж байна. За тэгээд энэ хүрээд бид хоёрын подкаст дуслаа. Тэгээд үзсэнд баярлалаа. Баяртай.